Өнөөдөр миний гэр бүл эмээ өвөгийн цуслангийн байшингаас гэрээ буцаж явсныг би санаж байна. Гэрээ явах замдаа миний шүд маш их өвдөж эхэлсэн. Маш хүчтэй байсан бол би уйлж өвдлөөсөө болоод хашгирч байсан бол ээж минь инэрнээс хайж эхэлсэн. Ойролцоох эмнэлэг харамслаа нь бидний байгаа газрын ойролцоо цорын ганц эмнэлэг нь. Сэгцийн эмнэлэг байсан бөгөөд зөвхөн эмнэлгийн өвчнүүдэд зориулсан шүдний эмчийн өрөө байсан. Мөн ээж маань өвчнүүдээс болгоомжилж байсан бол яарлаа охолтолд бид шууд шүдний эмчийн өрөө рүү гүйсэн. Шүдний эмч 40 насны ихэнх үедээ халдсан байсан бөгөөд үүнд үнэхээр байсныг би санаж байна. Биднийг ороход үүнд нэг л хачин инээдээ өрөх байсан. Тэр үед би уйлж байсан болохоор ир ууралсан байх л та. Хөгжим хөөе хүүхэдээ. Чимээгүй байж жинхэнэ ирчүүд уйлдаггүй гэж ир хэлсэн. Би 10 настай хүүхэд байсан аав маань ууралсан ч өөрийгөө барьсан. Учир нь бид байгаагүй. Өөр эмч олох боломжтой. Гин шүдний эмч маш сайхан ашиглаж надад хэлсэн. Үүнийг амаа шалгаж байх зур сандал дээр суу гэж ир жоохон сандарч байх шиг байсан ч. Ир бас миний 7 настай дүүд хид хідэн хошигнол ярьж байсан. Дүү маань инээж эхэлсэн. Тэгээд шүдний эмчийн хийсэн зүйл бараг л зүрхийг минь зогсоох шахсан. Ир дүүд минь инээхээ бол эсвэл ахын чинь шүдийг суулж аван шүү гэж хашгирсан. Нэг нэгээрээ хангалаа байсан. Ир хачин хүн байсан. Ир үед аав минь маш их ууралсан. Ир галзуу хүнийг зодох гэж байсан ч ээж минь үүнийг айвшруулсан. Мэдээж миний дүү айж уйлж эхэлсэн. Ир үнд гадагшаа гаргаж хэлсэн. Учир нь ир маш их байсан. Аав нахаага хамгарч ээж нь намайг дагаж галзуу юм шиг ажил хийж чадахгүй байгаа нь ядаргаа. Миний ээж 10 насаа намайг хачин жигээ хүнд үлдээхэд эвгүй санагдсан. Ир намайг маш хачин байдлаар харж байсан нь надад ир мэдрэмжийг өрүүлж байсныг би од санаж байна. Яг ир үед ээж нь үүнийг өрөөнд байсан. Жорлон ашиглаж болох эсхийг асуусан юм. Уучлаарай хаагаа энд жорлон байхгүй. Энэ бол бидний хуучин эд зүйлсээ хадгалдаг өрөө гэж ир хэлсэн ч бид хаалган дээрх жорлонгийн эмдгийг од харж байсан. Мөн ир агшнаас хойш дуусах хүрэл би засах газрын ус гүйлгэх чимээг хүрэл сонссон. Шүдний эмч сандарсан боллоо ир хөлрөөд гарн чичирч байсан. Үүний шүдийг минь эмчилж дуусахад бид ир дороод гарч гэрлүүгээ явсан. Ээж маань эгч рүүгээ залгаж хэлсэн. Хорин ир газар нь бидний өмнө гар барьж утсан эмнэлэг байсан. Ээж телевизээр асаахад энд л байсан. Минийхийг шалгасан яг ир хүн байсан. Шүд энэ нь үүний хачин авир. Яагаад ээжийг минь ашиглуулаагүй айлбарлаж байв. Угаалгын өрөөнд нас барсан хүн биднээс хэдхэн мөрийн зайд байсан. Шүдний эмч шизофрени өвчөө гэж онцлогдож эцсэн цаазаар авах ял сонссон. Миний ээж угаалгын өрөөнд ог ороогүйд би маш их баяраа байна. Миний уршлагаас харахад. Хэрв хэн нэг анзаарсан бол бүхний хуваалцахыг хүссэн нэг зүйлийг би сурсан. Аагүй мэдрэмж өрүүлэм хачирхлаа авир гаргавал эндээ зүгээр суугаад байлгүй. Хөгжим шалгаг олж ир дороо эндээс яв. Энэ нь аны амийг аварч магадгүй. Хөгжим дуурах чимээнээр бор сэтэн замын хажууд зогсоод сроби ард алтны хий үзэгдэл минь хар зам дээр Ахмад дайчин шин залууг дундуур нь алхаж байв. Ойргийн эхний шөнө болон үүний анхны боломжит замын хөдөлгөөний ишлэл энэ машин явж байсан 20 доогуур гарах нь.
Би чамайг үлдсэн бүх зүйлээр алхуулна гэж Жин шинхэн хүнд аль болох урам зоригоор хэлв. Тэр сандарсан шийдэмгий харагдав. За юу, би чадна гэж хэлээд гүнзгий. Амьсгаа аваад машинаас буухад Жин жолоочийн хажуугийн судлаас баг зэрэг инээмсэглэн харж үнийг санав. Харанхуй танихгүй хүмүүсийг барьж зогсоох анхны шөнө эр үнийг гэрлээ. Дөнгөж л хийлээд амьсгаагаа хураангуй ярьж дараа нь гэрлээ хойд судалд босгов. Дараа нь жолооч руу буцаж очиод жолооч толгоогоо хажуухан эргүүлж баг зэрэг ярихад үүний инээмсэглэл бүдэрч эхлэв. Шин зэрэг хоосон гараад буцаж явж байснаа хаалга ангуу царай нь бараасныг ир хараад хурдхан хэлв. Чи юу хийж байгаа юм бэ, хүүхдээ? Бичиг баримууд нь хаана байна? Тэр машинаа зогсоосон ч ир бүр хараагүй. Үүнийг одоо явах хэрэгээ. Ир бүхнийг л хэлсэн, царай найсандаа хөшчихсөн. Чи юу яриад байгаа юм бэ? Би зүгээр л болохгүй. Яв гэж юу болоод байгаа юм? Юу болоод байгаа юм? Сайн уу? Чи цочирдсан уу? Ир юу ч хэлсэнгүй. Ир урдаа байгаа машинаа харалж жолооч эндээс сууж байсан. За би үүнийг авъя. Фрид холын бор үсэ, бор нүдэ гэсэн тодорхойлолоо гарч байсан ч бусад хэсэг нь буруу байв. Үүний нүдэнд цус харуу чагарах шахсан мэн харагдаж байсан ба арьс нь хуванцар шиг харагдаж байв. Үүний ам нь эрүүгээ ойруулан хоёр алаараа зүсэгдсэн, гар нь жолоонд наалтсан байв. Үүний олгоо нарыг ясан загас барьсан мэн хөдөлж ир шуумыг дагаж 100 хүнийг харах гэж ярав. Гарын суудал бүгд дээшний хэсэг рүү хөөлж байсан бөгөөд гэрэл усгасан нь үүний анхаарлыг авав. Тэгээд ир цагдаагийн машиныг эргэж байгааг хараад гайхсандаа үүний гүүгээр хурдлан оцсныг харах хэрэгэ болсон. Ир буугаа суглаад ард нь машины хаалга онгойв. Офицер мюзик ямар асуудал болоод байна? Би өөдөөс харж буй хүүхдүүдийг инээмсэглсэн хөвгүүд охид цэвэрхэн дүрм хувцсаа, үсээ цэмцээ сансан, нямбай игнэн жагсан байв. Миний сургуульд орох боломж олдох болов уу гэж бүгд найдаж байна да. Миний сургууль олимпийн хэмжээ усан санаа, гялалцсан хөх хөмбөй миний сургууль. Улс хамгийн сүүлийн үеийн оног өхөөрөмжийн анги анхин бүхий миний сургууль. Хамгийн сайн багш, дасгалжуулагч хүмүүр миний сургуульд суралцахыг хүсдэг. Гэхдээ би зөвхөн хамгийн сайныг нь сонгож хувцас сойл гэж хэлээд дараа нь усан бассейн руу хуйлдаг. Баримт дуусны дараа би үүнийг хийвүүлэхээр би зүгээр л задгаа албай. Бид хамгийн ойрын хоос 6 милийн зайд амьдардаг. Миний эцэг их маш их газар эзэмшдэг. Үүний доор сайн арчилгаа, манай арын хашаа дараа нь ой болж хувирдаг. За бараг 10 жилийн өмнө 2011 онд 7 хоног орчим хугацаанд би 90-д хачин зүйлс сонсогдож байсныг санаж байна. Тэгээд нэг өдөр аав маань мах шарж байсан бөгөөд доош орсон. 3 минут орчим доош орсон гэсэн.